За цөөнгөө хүмүүсээс санхүү татвартай холбоотой нэмхэн нийгмийн даатгалын талаар ч гэсэн анхан шатны ерөнхий мэдээлэл өгөөч гэд хандж байгаа. Тэгэхээр энэхүү сувгаараа за компани байгуулад үйл ажиллагаагаа эхэлж байгаа эсвэл хуваарийн аж ахуй эрхэлж байгаа ийм хүмүүст зориулсан гол ийм анхаарал зохих зүйлүүд дээр цуврал маягийн бичлэг оруулахаар шийдлээ. Хэрвээ та ийм үйл ажиллагаа эрхэлж байгаа эсвэл таны эргэн тойронд компанитай эсвэл хуваарийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүс байх юм бол энэхүү бичлэгийг бас үгээрэй гэж хүсэх байна. За хамгийн эхлээд ер нь бол Монголд ч 200 гаруй мянган бүртгэлтэй аж ахуй нэгжүүд байдаг гэсэн юм тооны байдаг. Тэгэхээр за бараг бол айл болгонд нэг юм компани бичлэгээ хамт байна гэсэн үг. Энэ бүх компаниуд маань жилд 1-2 удаа санхүүгийн тайлан, за тэгээд 2-4 удаа аж ахуй нэгжийн орлогын албан татврын тайлан, 4 удаа цалингаас утгасан татврын тайлан, за тэгээд үйл ажиллагаа явуулж байгаад нөөц төлөвч утсан хүмүүс сар болгон нөөцийн тайлан, нэмхэн нийгмийн даатгал төлөвчөөр бүртгүүлсэн цалин олгож байгаа байх юм бол сар болгон нийгмийн даатгалын тайлан ингээд нийт ер нь 30-аас 40 ийм санхүү татврын нийгмийн даатгалын тайлангууд тушаах үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргээ биелүүлээг бол за 400 мянга, 1,500,000, 4 сая хүртэлх ийм хэмжээний торгууль авах эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэсгээс үл хамааран энэ тайлан авах үүрэг хүлээдэг гэсэн үг. За сая 2 сарын 10-15-наар бол 24 оны жилийн эцсийн санхүү татврын тайлангууд тушаах хугацаа дуусах болсон. Тэгэхээр магадгүй тань ийм компани нэгдэр чинь улам жилийн өмнө байгуулаад баригдсан багтсан ийм компани байвал тэр компанийнхаа энэ тайлан тооцоонуудыг олж шалгах хэрэгтэй. Одоо бол бүх зүйл цахим болсон. Санхүү татвартай холбоотой тайлгнах юм үйл ажиллагаа цахим шилжчихсэн. За сүүлийн 2 жилийн хувьд бол санхүүгийн тайлан татврын систем нэг болсон. Өмнө бол тустай байсан. За нийгмийн даатгалын систем бол мөн шийдэгдсэн ч гэсэн энэ маань тустай байгаа. За компани бие аж ахуй нэгжээс гадна хувь хүн болгон 21 оноос хойш жилд нэг удаа хувь хүний орлогын албан татврын тайлан тайлан гаргах үүрэг хүлээсэн. Энэ маань сая 2 сарын 15-наар дуусах болсон. Үйл ажиллагаа явуулсан явуулгүйгээсээ үл хамааран. За үүнийг бол хялбар байдлаар буюу e-баримт, e-Mongolia гэх мэт аппликейшнүүд дээр дамжуулаад өөрөө энэ хэлбэрээр иргэний үнэлгээний QR кодыг уншуулаад хэлбэр байдлаар гаргах юм боломж байсан. За одоо компани та байгуулсан бол ер нь юу юм дээр анхаарах хэрэгтэй бэ гэдэг тийм ээ. Энэ нь цуврал хийдэг бичлэг болж хүрнэ. За энэ тэргуунд бол та ерөөсөө компани байгуулаад тамга бичлэгээ авсанд бол өмнө хэлсэн санхүү татвар нийгмийн даатгалын тайлангуудыг үйл ажиллагаа явуулсан ч бай, явуулаагүй ч бай, сар улирал хагас жилээр гарах үүрэг хүлээсэн гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй.